Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн математикийн хичээл дээр тойрог дугуйг таних хичээлээ баттган үзэж дасгал даалгавар гүйцэтгэнэ. Дасгал ажлыг тойргуудыг жижигрүүлэн зуржээ. Дараах хэмжээнүүдийг олж тайлбарлаарай гэж. За өнгөөр ялгсан хэрчмийн уртыг олоорой гэнэ. Тэгвэл тойрог дээр тойргийн диаметрийг өнгөөр ялгсан байна. Тэгвэл энэ диаметр хэрчмийн уртыг олох нэ. За А зургийг харъя. За энэ тойргийн төвөөс тойрог хүртэлх радиус нь 4 см гэж өгөгдсөн байна. Тэгэхээр бусад бүх хэмжээс нь адилхан 4 см гэж тооцноо. Тийм учраас диаметр нь энэ цэгээс энэ тойргийн нөгөө цэг хүртэлх хоорондын зай нь 8 см байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тойргийн төвөөс энэ цэг хүртэл 4, мөн нөгөө цэг хүртэл 4 учраас энэ хоёрын нийлбэр нь 8 байх болох юм аа. За Б хэсгийг харъя. Хоёр тойргийг давхарлан тавьсан байна. За дээд талын тойрог нь ил харагдаад цаад талын тойрог нь харагдахгүй байна гэсэн үг. За эндээс тасархай зураасаар тэмдэглэсэн хэсгийг харъя. Энэ диаметрийн хэрчмийн уртыг олох нэ. За тойргийн төв хүртэл 8 см гэж өгөгдсөн байна. За тэгвэл энэ хүртэлх хэмжээ нь 3 тэнцүү хэсэг харагдаж байна бидний нүдэнд. Тийм ээ хүүхдүүдээ. Тэгэхээр 8-ыг 3-аар үржүүлэхээр диаметр нь 24 см болох нэ. За би тойргийн диаметрийг ингэж бодож олох. Дараагийн дасгал. За тойргийн радиус нь диаметр нь өгөгдсөн байна. Эхний тойргийн диаметр нь 10 см гэж өгөгдөжээ. Мөн өндөр нь өгөгдсөн байна. Өндөр нь ижил хэмжээтэй байна. Тийм хүүхдүүдээ 10 см байна. За тэгвэл энэ дүрсүүдийг тойрон хүрээсэн тэгш өнцгтийн хүрээний урт болон талбайг олох нэ. За бидэнд юу мэдэгдэж байна хүүхдүүдэд ажиглаад хараарай. За тэгш өнцгтийн хүрээний уртыг олохын тулд бид урт өргөнийг мэдчих ёстой. За тэгвэл өндрийн хэмжээ нь 10 см гэд мэдэгдэж байна өргөн өндөр байна. Тийм үү? Тэгвэл уртыг олохын тулд нэг тойргийн диаметр нь 10 бол 3 тойргийн хэд болох вэ? Ижил хэмжээтэй учраас үржүүлээд 30 болно. Энэ нь тэгш өнцгтийн уртын хэмжээ юм аа. За өргөний хэмжээ 10 см гэд өгөгдсөн байгаа. Эндээс бид хүрээний урт талбай хоёрыг хэлбэрхэн олж болно. Хүрээний уртыг олох томьёогоо саний. За өндөр дээр урт дээр өргөнийг нэмээд 2-оор үржүүлдэг. Үүний дагуу за 30 см-ийн урт дээр 10 см өргөнөө нэмээд 2-оор үржүүлэхэд 80 см гарах нэ. Энэ бол тэгш өнцгтийн хүрээний урт. Одоо талбайг олъё. За талбайг олохдоо бид урт өргөнийг үржүүлдэг байгаа. Түүний дагуу үржүүлээд 300 см квадрат гэж тооцох нэ. За эндээс нэг зүйлийг ажиглаарай. Нэршлийг харъя. Хүрээний уртыг бид сантиметрээр илэрхийлдэг бол талбайг олохдоо сантиметр квадрат гэдэг нэршлиг байнга бичдэг байгаа. Энэ бол талбайг олох үндсэн нэг юм хүүхдүүдээ. Үүнийгээ санаарай. За дараагийн дасгал. Дурын хэмжээгээр тойрог дугуйд зуран дараах тэмдэглэгийг хийгээрэй гэж. За өөртөө би дан дурын хэмжээтэй тойрог дугуй хийгээд тэмдэглэх нь. За эндээс тойрог дугуйн төвийг ямар үсгээр тэмдэглэсэн бэ гэж. За тэгвэл энэ зургийг ажиглая. Тойргийн төвийг ямар үсгээр тэмдэглэсэн бэ хүүхдүүдээ хэлээрэй. Зүйтэй А үсгээр тэмдэглэдэг. Дараагийн асуулт. Радиусыг тэмдэглээрэй гэж байна. Тэгвэл радиус нь ямар үсгүүд байна хүүхдүүдээ нэрлээрэй. Хэдэн радиус байна хүүхдүүдээ энэ зургийг ажиглахад? Та өсөг бүрээр нэрлэж тэмдэглэнэ.
За үүний тулд О цэгээс С цэг хүртэл 1 градус мөн О-гоос Б хүртэл бас 1 градус байна. За дараагийн асуулт диаметрийн тэмдэглээрэй гэж. За диаметрийг ямар үсгээр тэмдэглэх вэ? Эндээс ямар үсэг харагдаж байна? За тэгэхээр Б цэг С цэгийг энэ тойргийн диаметр гэж нэрлэх нэ. За бид тойргийнхаа нэрлэлүүдийг баттгалаа. Дараагийн дасгал тойрог дугуйг зураад цэгүүдийг тэмдэглээрэй. За энэ тойргийг дэвтэртээ дуурайлхан зураад цэгүүдийн тэмдэглэх нэ. За түүний дараа хүснэгтэд цэгүүдийг ялхан бичээрэй. За бичиж дугуйн гадна орших цэг нь ямар цэгүүдийн хөвгдөд ажиглаад хэлээрэй. Энэ цэг байна, дугуйн гадна байна, мөн Б цэг дугуйн гадна байна. За бид хүснэгтэд дээрх 2 цэгээ үсгээр тэмдэглэлээ. Тэгвэл дугуйн дотор орших цэг нь ямар үсгээр тэмдэглэгдсэн байна вэ? Ажиглая. За энэ дугуйн дотор эр үсэг байна, А үсэг байна, К үсэг байна, тийм ээ. За энэ 3 үсгээр тэмдэглэлээ. Энэ 3 цэг маань дугуйн дотор талд байна. Тэгвэл тойрог дээр орших цэгүүд маань хаана энэ хөвгдөд? Тойрог гэдэг маань гадна талын хүрээ зургийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр Л, Х, З гэсэн 3 үсэг 3 цэг маань тойрог дээр оршиж байна. За ингэж тэмдэглэнэ. За энэ дасгал дээр би тойргийн гадна дотн тойрог дээр нь орших цэгүүдэд тэмдэглэж сурлаа. Дараагийн дасгал тойрог дугуйг зураад зааврын дагуу дасгалыг гүйцэтгээрэй. За яг дуурайлгаа зураарай хөгтүүдээ. Зааврыг үшээ. Тойргийн диаметр нь хэдэн сантиметр байна вэ гэж. За диаметр гэдэг нь алийг хэлдэг үлээ хөгтүүдээ. Тойргийн төвийг дайрсан хүчийг диаметр гинэ гэж байна. Тэгэхээр энэ цэгээс энэ цэг хүртэлх энэ төвийг дайран өнгөрсөн ягаанаар будагдсан энэ хэрчмийг диаметр гэж нэрлэнэ. За тэгвэл энэ нь хэдэн сантиметр байх вэ хөгтүүдээ? Бодоорой. За энд тойргийн төвөөс энэ тойрог хүртэл 8 см гэж өгөгдсөн байна хүчин хэмжээ. Тэгвэл энэ тойргийн төвийг тойроод бусад бүх хэмжээс нь адилхан хэмжээтэй байна гэж дээр өгүүлсэн тийм ээ. Түүний дагуу тойргийн диаметр нь 16 см байна. Яагаад вүлээ хөгтөдөө бодоорой. Энэ тойргийн төв цэгээс ийшээгээ 8 см мөн ийшээгээ бас 8 см. Тэгэхээр энэ хоёр маань нийлэхээр 16 см болно гэсэн үг. За дараад нь тойргийг агуулсан тэгш өнцгтийн квадратын хүрээний урт болон талбайг олоорой. Тойргийг агуулсан квадрат төрс байна тийм үү? Ижилхэн хэмжээтэй учраас квадрат гэд нэрлэнэ. Үүний хүрээний урт болон талбайг олоорой. За урт нь хэд вэ? Өргө нь хэд вэ? За бид энэ хэмжээсийг хаанаас олж мэдэж болох вэ хүүхдүүдээ? Гэхээр диаметр нь 16 гэсэн. Тэгэхээр урт нь 16 байна гэсэн. Квадрат гэсэн учраас бүх тал нь ижил хэмжээтэй байна. За тэгэхээр урт өргө нь хоёулаа 16 см байна гэсэн. Тэгш өнцөг квадратын хүрээний уртыг олохдоо А дээр А нэмээд 2-оор үрждэг. Үүний дагуу бодохоор 64 см байна. Одоо талбайг олъё. А-г А-гаар үржинэ. Тэгэхээр 16-г 16-гаар үржихээр 256 см квадрат гэсэн нэгжээр илэрхийлэгдэж байна. За бодлогоо сайн ажиглаарай. Биедан хөгжөөрэй. Сурах бичгийн дасгал номер 514
515 16 520 23 26-г биетэн гүйцэтгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Та нартай аж аргалыг хүсье.